За хэдүүлээ одоо өнөөдөр болонгууд unit 41-ээс 50-ийн part 2 буюу 101-ээс 197 хүртэлх үгнүүдийг хэдүүлээ цээжлэн. За хамгийн ихний үг нь бол commentator. Commentator гэдэг үгний язгуур үг нь бол comment гэдэг үг байгаа. Comment үлдээх, сэтгэл үлдээх гэдэг үйл үг болон нэр үгнээс тэр commentator буюу одоо спортын нэвтрүүлгийн тайлбарлагч одоо хүнийг хэдүүлээ хэлж болдог байна. За хоёрт нь бол stadium. За stadium гэдэг бол монголоор стадион гэхгүй. 103 маань болохоор ground. За ground гэдэг бол ерөөсөө спортын хэллэг нь тоглолтын талбай болж байгаа, тоглолт бодоо болж байгаа тэр талбайг бид нэр ground гэж хэлдэг. За 104 маань club. За club гэдэг бол noun клуб гэсэн утгатай. За 105 маань capacity. За capacity гэдэг бол хүчин чадал гэж ярддаг. За энэ маань болонгууд одоо ихэвчлэн нөгөө нэг стадионууд дээр хэдэн хүний хүчин чадалтай вэ гэдэг гих зэрэгээрээс орж ирээд байдаг. За 106 маань болонгууд circuit. За circuit гэдэг маань болонгууд тойрог зам гэж явд юм байна. Гэхдээ энийг хэдүүлээ ингэж ойлгоно. За яг 400 метрийн зам байлаа гэж бодоход нэг ингээд эхлэлийн цэгээсээ төгсгөл хүртэлх ингээд нэг юм заавал бөөрөнхий байх албагүй ийм тойрог замыг бид эхлэл төгсгөл нь ингээд уулздаг тойрог замыг бид нэр circuit гэж нэрлэдэг. Энэ lap гэдэг нь юу вэ гэнгүүт нэг тэр circuit-ийг нэг удаа бүтэн тойрвол бид нэг lap, хоёр дахь тойрчвол two laps гэж явдаг. Энийг болохоор тойрог хөдөлгөөн тойрог гэж хэлүүлээ ойлгодог. За court. За энэ court гэдэг бол бас айтайхан утгатай нэр үгээрээ хоёр өөр салбарт хоёр өөр утгаар илэрхийлэгддэг. Спорт дээр бол court гэх юм бол одоо football court гэх юм бол хөл бөмбөгийн тоглолтын талбай. Харин шүүх одоо нэг хууль зүйдээр ороод ирэх court гэдэг бол одоо шүүхийн танхимыг бол хэдүүл бас хэлдэг. За 109 worldwide. За энэ бол noun дэлхийд дахин гэсэн утгатай. 110 construct. За construct гэдэг бол үйл үг тэгээ барьж байгуулах гэсэн утгатай. 111 маань championship. За championship гэдгийн язгуур үг нь болохоор champion буюу авраг гэдэг үг байгаа. Тэгэхээр championship гингууд дахиад нэг нэр үг нь авраг шалгаруулах тэмцээн гэсэн үг. Тэр авраг шалгаруулдаг одоо тэмцээнүүдийг бид нэр championship гэж нэрлэн гэсэн үг. За ганцхан ялагч тодордог гэсэн үг байхгүй юу? Шатрын тэмцээнүүд эдэр гэх мэтчлээ. За 112 interrupt. За interrupt гэдэг маань үйл үг хөндлөнгөөс оролцох гэдэг утгатай. Ерөнхийдөө бол өөрийнхөө эрх ашигын хүрээнд хөндлөнгөөс оролцох гэж та бүхэнд би тайлбарлаж өгч байсан. За 110-д standard. За standard гэдэг маань монголоор стандарт гэхгүй. 114 minimum. За minimum гэдэг маань бас уулсан нэр үг хамгийн бага гэдэг утгатай. За 115 маань take place. За энэ take place гэдэг бол phrasal verb дан ганцхан үйл үг биш шүү. Ерөөсөө болох, тохиолдох гэсэн утгыг илэрхийлдэг. За 116 competition. За competition гэдэг үгний язгуур өөрөө compete гэдэг үйл үг байгаа. Тэр энэхүү үйл үг нь олонгууд тэмцэлдэх, өрсөлдөх гэсэн утгатай. Тэгээ ингэ competition гэнгээд нэр өгүүлсэнгууд тэмцээн уралдаан. Тэмцээн гэсэн утгатай нэр үг болдог. За 117 маань race. За race гэдэг маань уралдаан гэсэн утгатай. Ихэвчлэн за competition, race хоёрын ялгаа юу вэ гэнгүүт competition-ууд болонгууд ингээ эсрэг талынхаа хүнтэйгээ өрсөлддөг гэсэн. Одоо basketball competition ч гэдэг юм уу. Race бол уралдаан гэж байна. Уралдаан гээ явангууд нэг цэгээс эхлээд бөөндөө гараандаа дарааллаад орж ирэх энэ тэмцээнийг бид нар одоо race буюу уралдаан гэж нэрлэдэг. Морин уралдаан, horse race, even bike race эдэр орж ирнэ гэсэн санаа. За 111 маань take part. Take part гэнгүүт part гэдэг чинь нэг юмнийх нь хэсэг нь болно гэж хэлж байгааз. Тэгвэл энэ маань ямар нэгэн зүйлд оролцох, тэмцээн уралдаанд оролцох гэдэг утгатай phrase verb болдог. Medal, медаль. Professional. За professional гэдэг үгний язгуур нь profession буюу мэргэжил гэсэн утгатай нэр үгэн дээр AL залгаад adjective үгүйсгчдэг. Энэ маань мэргэжлийн гэсэн утгатай. Одоо professional basketballer гэвэл мэргэжлийн юу ах нь сагсан бөмбөгийн тамирчин гэсэн утгыг илэрхийлнэ. За 211 one-sided. За one-sided гэдэг маань adjective үг юм байна. Тэгээ нэг талдаа. За одоо юу гэдэг нь decision made in one-sided гэвэл одоо шийдвэр нь нэг талдаа ингээд гарцсан нэг юм болчлоо. Зөвхөн нэг талыг барьчлаа гэсэн утгаар орж ирдэг. За 122 contest. За contest гэдэг бол юу ах нь бас л тэмцээн гэсэн утгатай. Semi-final. За semi-final гэдэг бол та бүхэн сайн мэдж байгаа ялангуяа Монголын одоо
CS-ийн тоглоомноор хэдүүл бүр их сайн мэддэг болсон. Энэ бол хагас шигшээ, хагас финал гэсэн утгатай. За final гэдэг бол ерөөсө төгсгөлийн шат буюу хамгийн тоглолтын хамгийн эцсийн шат гэж хэдүүл ойлгоно. За 125 маань resistance. За resistance гэдэг бол нэг утгатай энэ маань болохоор нэр үгээрээ эсэргүүцэл, дээрээс нь тэсвэр гэсэн утгыг илэрхийлдэг. Энэний язгуур үг болох resist гэдэг маань эсэргүүцэх гэдэг утгатай үйл үг гэдэг байхгүй юу? Тэсвэрлэх, эсэргүүцэгч гэдэг юм уу? Үгүй. Яаж вэ? Жохон тавьж байна. Ингээр яаж болж байна. За тэгвэл 125 тавьчихоо. Микрофон нээж энэ тэгвэл. Зүгээр. За хэдүүлээ 125 дахь үгийг харъя. Resistance. За язгуур үг нь олонгод энд харагдж байгаачлан resist гэж байна шүү дээ. Энэ resist гэдэг маань эсэргүүцэх гэсэн утгатай ер нь үйл үг байна. Тэгвэл ANC нэр үг залгадаг suffix-ийг залгаж байгаа resistance гингууд эсэргүүцэл, тэсвэр гэсэн тэсвэртэй гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэнгүүт энэний adjective хувилбар нь айгүй хэрэглэгдэг байхгүй resistant гэдэг. Энэ resistant гэдэг маань тэсвэртэй гэсэн утгыг илэрхийлдэг. Water resistant гэх юм бол ихэвчлэн нөгөө тийм юм тэсвэртэй бүтээгдэхүүнүүдийг тайлбарлахдаа бид айгүй их ярьдаг. Water resistant гэж бол ус нэвтрүүлдэггүй, усанд тэсвэртэй гэдэг гэсэн утгаар илэрхийлнэ. За 126 brilliant. За brilliant гэдэг бол гайхалтай, илүү нэг тийм оюун санааны төвшөнд илүү гайхалтай гэвэл хэдүүлээ brilliant гэж хэдүүлээ хэлдэг. За 127 critical of. За энэ айгүй тийм сонин утга юм бэлээ. Critical of гингууд adjective-ээрээ санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэмж болд юм байна. Сонирхолтой гадагаз. Тэгээ дээрэс нь critical гэдэг маань бас дангаараа of гэдэг preposition шүүггүйгээрээ айгуу тийм хүнд нөхцөл байгаа байдлыг бас хэдүүлээ critical гэж бас утга гарч ирдэг. Critical, he is in critical condition гэх юм бол ер нь эвгүй болсон байна да гэсэн утгаар. За 128 performance. Performance гэдэг үгний язгуур нь өөрөө perform гэдэгаз тэгэхээр энэ perform гэдэг үг маань өөрөө гүйцэтгэл гэсэн утгатай. Хийж гүйцэтгэх. Тэгмүүд ANC залгачингууд performance гээд гүйцэтгэл, тоглолт гэсэн утгыг бас илэрхийлдэг. За 120 praise. За praise гэдэг бол ерөөсөө л шагшин магтах гэдэг утгатай үйл үг. 130 opponent. За opponent гэдэг үг бол нэр үг, өрсөлдөгч гэсэн утгатай. За 131 дөрөв маань favorite гэж үг байгаа. Энэ favorite гэдэг үг болонгууд багш нь энэ юу үсгийг ингээд улаанаар тэмдэглэсэн баз American, British хоёр дээр энэ жоохон ялгаатай байгаа гэдэг vocabulary та. Америкчууд болонгууд энэ юу үсгийг шууд хасаа ичдэг байхгүй дандаа шууд favorite гэж бичиж байгаа юм шиг биччихдэг гэсэн үг. Англичууд бол дандаа юугаар оруулж бичдэг. За энэ маань нэр үг adjective формороос хэрэглэгдэг. Нэр үгээр болонгууд дуртай зүйл my favorite things. Тэгэнгүүт одоо үгүй singing is my favorite гэчүүл энэ миний дуртай зүйл болчихно. Гэтэл adjective-аараа бас favorite things гэдэг бас adjective-аар орчуулдаг. За 132 маань overall. За энэ дээр багш нь энэ дээр LD гэж тэмдэглэсэн байгаа. Overall гэдэг маань linking device гэж явдаг. Бас өөрөөсөө signal word, signpost word гэдэг айгүй олон нэртэй. Ихэвчлэн бид нар overall гэдгийг эссе бичиж байхдаа айгүй хэрэглэгддэг. Ялангуяа task нэг дээр те ерөнхий таймер жүжигч байгаа тохиолдолд бид нар overall гэдэг signpost үгийг хэрэглэдэг. За 133 бол reference book. За одоо хэдүүлээ жоохон юу руу орж ийн, ном руу орж ийн. За энэ бол reference book гэвэл энэ бол лавлах ном гэсэн утгатай. За 134 encyclopedia. За дуудахад жоохон хэцүү байгаа гэж магадгүй. Та маань дагаад хэлээрэй. Encyclopedia. Энэ бол нэвтрхий тойл гэсэн утгатай. За 135 маань manual. За manual гэдэг маань бас хоёр үгийн формороо хоёр өөр утга илэрхийлдэг. За нэр үгээрээ олонгууд гарын авлага байдаг бол adjective формороо гар ажиллагаагаар гэсэн утгатай. За catalog. Catalog гэдэг бол каталог гэхгүй. За 137 pleasure. Pleasure гэдэг маань болонгууд noun-аараа таашаал гэсэн утгыг илэрхийлдэг. 138 poetry. Poetry гэдэг бол монголоор яруу найраг гэсэн утгатай нэр үг. За 139 маань болгон novel. За novel маань нэр үг монголоор бол одоо уран зохиолын ном, тууж гэж хэлбэл ойлгож байна. За 140 mystery. За mystery гэдэг бол adjective үг. Энэ бол нууцлаг одоо нэг тийм одоо нууцлагдмал гэсэн утгыг бол илэрхийлнэ. За 141 маань science fiction. За science fiction movie гэдэг гэх юм бол уран зөгнөлттэй ингээд нөгөө бодит биш ирээдүйн рүү технологи руу одоо ингээд чиглэсэн зүйлүүдийг бид нар science fiction гэж хэлж байна.
Яг энэ эсрэг утга нь болохоор non-fiction. Non-fiction гингууд ерөөсөө дан баримтад тулгуурлаж бичсэн зохиолыг бид нар non-fiction гэж хэлдэг. За 140-нд biography. За biography гэдэг бол ерөөсөө намтар. За 144 бол title. За title гэдэг бол ерөөсөө гарчиг гэсэн утгатай. За номны title гэж хэдүүлээ хэлж болно. За also ингэдэг my title гэх юм бол миний бас альбом тушаал эдэр гэсэн утгаар бас хэрэгжилж болдог. За 144 45 cover. За cover гэдэг үг бол маш олон формоор маш олон утгаар илэрхийлдэг. Хамгийн ихний нэр үгээр илэрхийлдэг утга нь бүтээлэг. Хавтас гэсэн утгаар илэрхийлдэг. За тэгвэл үйл үгээрээ олонгууд халахлах, нуух, бүтээх эдэр гих зэрэг утгуудыг илэрхийлдэг. За 144 дахь үг нь attract гэж үг байгаа. За энэ аюул зөв үг. За энэ attract гэдэг үгний утга нь дур булаах, харц татах, анхаарал татах гэдэг гэсэн утгатай. Тэгмүүд эндээс нөгөө нэг attractive гэдэг adjective үг гарч ирдэг. Энэ маань болохоор үнэхээр царайлаг дур булаам гэсэн утгаар илэрхийлдэг. За 147 paperback. За paperback гэдэг бол ерөнхийдөө цаасан хэвлэл. Гэхдээ ерөнхийдөө цаасан хэвлэл дотроо нөгөө нэг хавцсан тийм зөөлөн гадаргуугаар хэвлэгдсэн номнуудыг бид paperback print гэж нэрлэдэг. 148 маань бол readable. Язгуур үгнээ read гэж үг байгааз read гэдэг нь унших гэсэн утгатай. Тэр нэр able залгачингууд энэ маань өөрөө уншиж болох уу, уншигдах уу гэсэн утгыг илэрхийлдэг. За 149 маань болонгууд author. За нэг author эдэр гэж унших гэдэг үг байна шүү дээ. Author. Тэгэхээр та маань харуул энэ AU гэсэн хоёр хишиг маань нэг дор ороод ирвэл ер нь O үсгээр дуудагдчихдаг. Santa Claus, тийм ээ? Audience, Ox, aux биш ox. Тэгэхээр энэ маань author. За номын зохиолч гэсэн утгатай. За 148 look through. За look through гэдэг бол ерөөсөө 100% skim гэсэн утгатай. Skim гэдэг маань гүйлгэж унших гэсэн утга шүү дээ. За 151 маань болонгууд chapter. За chapter гэдэг бол бүлэг гэсэн утгатай нэр үг. 150 fascinating гахалтай. 150 participate. Нөгөө яг participate гэдэг бол яг take part-тайгаа адилхан утгатай гэсэн үг. Synonyms оролцох гэсэн утгатай. За 154 occasion. Occasion гингууд ерөнхийдөө бол нөгөө баяр төдрүүдийг хэлдэг. 155 fireworks. Салют. 156 ton. Энэ монголоор ton. Throw. За throw гэдгийг бол ихэвчлэн та нар нөгөө нэг хаях, шидэх гэсэн утгаар нь мэддэг. За тэгвэл бас нэг утга нь яадаг вэ гэхээр I'm going to throw a party. Өөрөлдөл би party хаяна гэсэн утга нь зохион байгуулах гэж байгаа. Баяр наадам team юм зохион байгуулах гэж байгаа гэвэл гэтээ жоохон тийм spoken language дээр тийм албан бус буюу хэрэглээгээр илүү хэрэглэгдэнэ. За blossom. За blossom гэдэг бол айгүй гоё үг. Цэцэг blossom буюу цэцэглэх гэсэн утгатай. За 150 approach. За approach маань хоёр формоор хэрэглэгддэг. Noun формороо дөхөлт гэсэн утгыг илэрхийлдэг бол үйл үгийн формороо noun формороо арга зам гэсэн утгыг илэрхийлдэг байхад үйл үгийн формороо дөхөх, ойртох гэсэн утгыг илэрхийлдэг. За 160 light something up. За light something up гэвэл ингэж нөгөө гэрэл хасаагаад гэрэлтүүлэх энэ процессыг бид нар light something up гэж нэрлэдэг. 161 хэдүүлээ давтагдчихлаа те. За ямар үг вэ? Хэлээд үгүй гэсэн чинь нэрээ бичиж байгаа шүү дээ. За тэмцээн гэсэн утгатай. За 162 маань spectacular. За spectacular гэдэг үг маань бол гайхалтай гэсэн утгатай. Splendid гэдэгтэй ерөнхийдөө айгүй адилхан. За 163 маань entertainment. За entertainment гэдэг үгний язгуур үг нь өөрөө entertain буюу цэнгийн хөгжөөх гэдэг үйл үгнээс мент залгаад нэр үгийг гаргаж байгаа гэсэн үг. Тэр энийг хэдүүлэх хөгжөөн цэнгийн нэвтрүүлэг гэдгээр нь айгүйх мэддэг. За 164 wild. За энэ бол adjective, энэ бол зэрлэг гэсэн утгатай. Зэрлэг байгуулт гэвэл хэдүүлээ wildlife гэж бас хэлдэг. За одоо энэ шинэ хэдүүлээ нэг phrase үг харж ин mean a lot to. За it means a lot to me гэвэл одоо надад үнэхээр чухал байсан юм аа. Айгу үнэтэй байсан юм аа гэсэн утгыг бид нар хэрэгэлдэг. За 166 маань олонгууд neighborhood. За neighborhood гэдгийг язгуур үг маань neighbor буюу хөрш гэсэн утгатай үг. Тэгээ хүүд гингууд одоо манайхаар бол одоо дош ахгүй юу. Тэгэхээр neighborhood гэвэл одоо яг миний амьдарч байгаа тэр хэсгийг хэлнэ. Тэгэхээр одоо монголоор бол ерөнхийдөө 100% дош гэж ойлгож байна.
167 dress up. За dress гэдэг бол палаж. За бас хувцас өмсгийг бид dress гэж хэлдэг. Тэгэнгүүт up гэдэг дэше өргөчнө гэдэг чинь dress up гэж юм гангалах гэсэн утгатай phrase verb болдог. 168 striking. За striking гэдэг үгний язгуур үг маань өөрөө strike гэдэг утгатай. За strike бас аягүй олон утгатай байхгүй юу? Нэг утганд болонгоо сануулга. One strike, two strike гэвэл нэг сануулга авлаа, хоёр сануулга авлаа гэсэн утга. Дээрээс нь сануулга гэдэг маань ингээ нэг юм сануулга гэнэ. Strike гэдэг маань нэг юм оч үсрэх гэдэг гэсэн. Оч үсрэх бишээ. Нэг юм тесрэлттэй гэсэн утгаас илэрхийлдэг. Тэгэнгүүт энэ striking гингууд үнэхээр гайхалтай гэсэн утгаар илэрхийлдэг. Оч үсрэм, ингээ гал дүрлцэм. За 169 нь success. За success гэдэг үг бол ерөөсөө амжилт. За энэн дээр ихэвчлэн та бүхэн харах юм бол нөгөө successful гэдэг adjective формоор айгүй хэрэгэлдэг. I'm successful гэх юм бол би амжилттай яваа хүн гэсэн утгаар. За 170 одоо хэдүүлээ жоохон одоо хичээл сургуулийн холбогдлолтой үгнүүд рүү орж байна. Follow instructions. За follow instructions гэдэг бол зааврыг дагах гэсэн утгатай collocation буюу холбоо үг байна. Invigilator. Invigilator гэдэг бол хөндлөнгийн одоо шалгагч багшийг бид нар одоо invigilator гэдэг шалгалт өгж байхад ингээд дундуур яваад байдаг нэг багш байдаг те. Тэрийг бид нар invigilator гэдэг. 172 item. За item гэдэг бол зүйл гэсэн утгатай нэр үг. 173 communicate. За энэ бол үл үг, харилцаа, холбоо тогтоох, харилцах гэсэн утгаар бид нар communicate гэж хэлдэг. Та тэрвээ санах юм бол communication гэдэг бас нэр үг нэгаа харилцаа холбоо гэсэн утгатай. 174 candidate. За candidate гэх юм бол нэр дэвш альва нэгэн зүйл нэр дэвшиж байгаа оролцогчийг бид нар candidate гэж хэлдэг. IELTS-ийн шалгалтанд бид нар бол бүгдээрээ шалгалт өгч байгаа өгөгч буюу candidate гэсэн утгаас илэрхийлдэг. За 175 disqualify. Qualify гэдэг үг бол тэнцэх чанарыг хангах гэсэн утгатай үйл үг. Тэгмэд урд нь эсрэг утга үүсгдэг dis гэдгийг залгачингууд чанарын шаардлага хангахгүй тэнцээгүй гэсэн утгаг илэрхийлдэг. За 176 cheat. За cheat гэдэг маань болонгууд ерөөсө хуурах гэсэн утгатай cheat on the exam болгочвол шалгалтандаа хуурах гэсэн утгаг илэрхийлдэг. За 177 carefully. Carefully гэдэг маань мэдээж ly төгсгөлтэй юм чи adverb үг маш болгоомжтойгоор гэсэн утгатай. Тэрний язгуур үг нь өөрөө care буюу анхаарал халамж, анхаарал гэсэн утгаар гадаад. За 178 examiner. За examiner гэдэг үг маань өөрөө 3 үг болж задарна. За хамгийн язгуур үг маань олонгууд exam буюу шалгалт. Examiner одоо examine гингууд үйл үг болоод шалгах. Examiner гингууд шалгаж байгаа хүн буюу шалгагч гэсэн утгаар илэрхийлдэг. За 179 planning. За planning гэдэг бол монголоор 100% хэдүүлээ төлөвлөгөө гэдэг нэр үг гэж ойлгоно. Язгуур үг нь өөрөө plan гэж байгаад тэгэхээр энэ маань өөрөө төлөвлөх гэсэн утгатай үйл үг байсан. За бас нэр үг гэдэг шүү. Plan гэдэг төлөвлөгөө гэдэг нэр үгтэй. За 180 маань essential. За essential гэдэг үг маань язгуур үг нь essence гэдэг үг байгаа. Доор нь нэр үг гэж бичсэн байгаад монголоор охь гэж нэрлэдэг. Одоо ямар нэгэн гадны найрлаггүй яг цэвэр орцоороо байгаа зүйлийг бид нэр охь гэж нэрлэдэг. Тийм болохоор бид нэг essence гэж нэрлэдэг. Essential гэдэг үг маань adjective формороо маш чухал, амин чухал гэсэн утгыг илэрхийлдэг. Бид нар нөгөө essential oil гэж мэднэ, амин тос гэдэг утгаар. За 181 маань devote time. За devote time гэдэг бол ерөөсөө цаг хугацаагаа зарцуулах гэсэн утгыг илэрхийлдэг. Devotion гэдэг үг ч өөр айгүй тийм гоё нарийн үг байхгүй юу? Бүх юмаа л ингээд my devotion гэх юм бол ингээд би бүх зүйлээ тэр юмд ингээд зориулсан байгаа байдал гэсэн утгыг илэрхийлнэ. За 180 attitude. За attitude гэдэг бол хандлага. Яг за энэ нэг хэлчихв. За 182 дээр attitude гэдэг нь хандлага гэдэг. Гэхдээ зарим тохиолдолд attitude бас муу утгаар илэрхийлдэг. She has some attitude гэх юм бол нэг юм далжиг зантай дурак байна да. Нэг тийм эвгүй хандлагатай хүн байна да гэсэн утгаар бас орж болдог шүү. За 183 нь relief. За relief гэдэг маань олонгууд тайвшрал гэсэн утгаар илэрхийлэгддэг. Бас нөгөө нэг ерөнхийдөө амар юм tensionтэй байгаа зүйл дээр ингээд тайвшруулж байгаа энэ үйлдэлийг ерөнхийдөө бол бид нар relief гэж хэлдэг. Ялангуяа энэ pain relief гэж байдаг те. Энэ бол өвчин намдаагч. Тэгэхээр ерөнхийдөө relief гэдэг бол намдаагч гэсэн утгаар та эзэлжлэх зүгээр юм байна.
За 184 academic. За энэ бол academic гэсэн утгатай. За 185 undergraduate. За энэ үгнийг ингээ хэдүүл харах юм бол under гэдэг маань prefix, graduate гэдэг маань язгуур үг нэ тэ. Тэгэхээр graduate гэдэг үгний нэгдүгээр утга нь болонгууд төгсөх гэсэн утгатай үг тийм үү. Тэгвэл төгсөхийн доор гэхээр нэг сонир байгаа даа. Тэр энэ маань хардаа зэргийг хэлдэг. Undergraduate programs гэх юм бол дандаа бакалаврын зэргүүдийг хэлдэг гэсэн санаа. За 186 graduate. За graduate мөн хоёр формороо хоёр өөр хэллэгддэг. Түрүүний хэлсэнчлэн үйл үг нь бол graduate гэх юм бол төгсөх. Гэтэл noun формороо master ба түүнээс дээш зэргийг бид graduate degree гэж нэрлэдэг. За 187 tutor. За tutor гэдгийг болонгууд хэдүүлээ ганцаарчилсан багш гэж юу нь ойлгоно. Дандаа ингээ 101 буюу тулж ажилладаг хүмүүсийг бид tutor гэж нэрлэдэг. 188 professor, lecture, seminar. Эдгээр өгнөд бол нэрээсээ яалтчгүй одоо ингээ нөгөө бид нар орсоор нь хэрэглээ сурцсан. Тэгэхээр орс зарим тохиолдолд нөгөө англи хэлний чинь vocabulary-нууд нь цэвэрс шууд 100% нөгөө англи үг байдаггүй. Латинаас, францаас, even италиас even орсоорч авсан юм шиг. Аль нь альнаас нь авсан гэдгийг тодорхойгүй ч маш олон одоо Европын хэлнүүдийн үгнүүд энэ англи хэлний зөндөө байж байдаг. За debate. За debate гэдэг үг бол noun формороо мэтгэлцээ гэсэн утгаар илэрхийлдэг байхад үйл үгээрээ мэтгэлцэх гэсэн утгаар илэрхийлдэг. Attend. За манайхан ингэдэг хичээлдээ суунаа, лекцдээ суунаа гингууд sit гэж хэлээд идэг. Суух гингууд угаасаа sit л дээ. Гэхдээ хамрагдах, оролцох, суух гэсэн утгыг бүгднийг илэрхийлдэг нь attend гэдэг үг байдаг. Тэгэхээр бид нар одоо хичээлдээ суунаа гэвэл attend a lesson ингэж хэлэх зүгээр. 193 take notes. За одоо бид нар энэ бол нөгөө их сургууль дээр оронгуудаа профессорыг ярьж байхад тэмдэглэл хөтлөхийг бид нар юу гэж хэлдэг байна? Take notes гэж хэлдэг collocation. Read widely. За энэ read widely гэдгийг ерөөсө physical утгаар нь хэлээгүй, шууд утгаар хэлээгүй. Нэг одоо за тухайлбал би тархины тухай судлаа гэж бодлоо гэж бодоход шинжлэх ухааны талаас нь, йог талаас нь neuroscience талаас нь бүр шал тархийг өөрөөр хардаг, бүр одоо өөр шинжлэх ухааны талаас нь бичсэн талын номнуудыг нь унших энэ үйлдэлийг бид нэр read widely гэж хэлдэг гэсэн үг. Салбарлаа өсөрж уншихыг хэлдэг гэсэн үг. За 195 write a thesis. За ямар тохиолдолд бид нэр write a thesis хийдэг вэ гэхээр бакалаврч бай, мастерч бай төгсөхдөө бид нар диплом бичдэг монголчууд. Тэгвэл энэ диплом бичих ажлыг англиар write a thesis гэж хэлүүлээ хэлдэг. За 196 do research. За do research гэдэг бол судалгаа хийх гэдэг collocation. За хамгийн сүүлийнх нь continuous assessment. За энэ continuous assessment гэдэг бол Монголд байдаг үнэлгээний систем. За яадгүй гингууд жилийн туршид ерөөсөө үнэлгээ таахгүй явж хагаад яг бүтээлээр нь хамгийн жилийн төгсгөлд үнэлгээ тавьж дуустдаг энэ системийг бид нар continuous assessment буюу үргэлжилсэн үнэлгээ гэж одоо бид нэрлэдэг. За тэгэхээр энэхүү видео таалагдсан бол лайк дарыг, баярлсан бол баярлаа гэд комент хэсэгтээ бичээрэй.